ойрд ингэж юусоо яриаг юм байна. Зүгээр нэг YouTube-ийнхаа бичлэгийг хийгээдснээс биш. Тэгээ би сая далаа явж ирчээд зураг харж агаад бодсаахгүй нэг зүйлийг тэгээд ярмаар санагдаад. Юу ихээр одоо тэр зураг ингээ харахаар айгу гой зураг авахулцсан тий. Тэгээд яг өмнөдөө тэр нөгөө далаа дээр ингээд далаа эргээр нь орхоо гүгээд ингээ жоохон айцтай байсан. Тэгээд жоохон халуунж байсан. Тэгтээ хомидоо цагийг гоё л өнгөрөөсөн л доо. Тэгээ нөгөө тэндээс юу бодсон бэ гэхээр одоо ингээ бид нарт хүмүүсийн зураг, хүмүүсийн одоо нөгөө амьдралыг сошиалар харангуйтлаа тэр хүн шиг болмоор энэ хүн шиг болмоор энэ ямар гоё энэ тэр ямар гоё энэ ингэж амьдарч яах гэл ингээл бодоод идэг штэ тий. Бусдтай харьцуулаад жоохон сэтгэлээр ундах ч юм уу гүндэх ч юм уу тиймэрхүү бодол ингээд төрөд идэг бол бүх юм ерөөсөө харагдаж байгаа шигээ биш. Тийм болохоор яг өөрсдийнхөө харж байгаа зүйлд 100% итгэх ерөөсөө хэрэггүй. Зүгээр л харсан зүйлдээ итгэл, харсан зүйлтэйгээ өөрийнхөө амьдралыг өөрийгөө ингээд харьцуулаад авах хэрэггүй шүү. Тэгж одоо сэтгэлээр унаад өөрийгөө гониглуулаад ч юм уу тий стресстэд суух гэдэг бол үнэхээр хайрын цаг штэ. Тийм болохоор бити тэгэрээ гэж хэлэх гээд